Эльфи маань зорилго айгүй энгийн олон бизнес хийхтэй ч юм уу их ашиг олохтой ерөөсөө биш. Бидний зорилго бол хүн гэдэг амьтныг хүчрхжүүлэх. Самар нэг Болдотын Батчин гэдэг би Elf-Verse-ийн гүйцэтгэх захирал гэдэг. Америкийн нэгдсэн улсын Уильямсийн их сургуулийг олон улсын харилцаа Францын судлаар төгссөн. 2 хүүхдийн аав. Өөр юу танилцуулах юм. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч HiPay төлбөрийн цогц шийдэл. Олон нийтэд аюулсан танигдсан болохоор Томж Академи үүсгэн байгуулагч, багш, их сургууль явах гэж байгаа хүүхдүүдэд тусалдаг хүн ч юм уу гэдэг имижээр аюул танигдсан юм шиг байна. Америкийн их сургуулиудын онцлог нь айгу бакалаврын зэргийг яг мэргэжил гэж сонирхдаггүй. Тэгээ мэргэжилтэн гэж явдаг, мейжер буюу үндсэн сонирхол гэж явдаг. Мэргэжлийг ерөнхийдөө мастер PhD-ийн зэрэг скол бакалавра авчаад ажил дээр хийж байгаа зүйлээрээ сонгодог. Миний мэргэжил бол одоо ерөнхийдөө entrepreneur, багш, тэгээ боловсролын салбарт ажилладаг, технологийн салбарт ажилладаг. Манай Эльф маань болохоор ерөнхийдөө доороо 12 охин компани төслийн нэгдэл. Тэрэн дотор жишээлбэл 4 сургууль, 3 технологийн компани, 1 хоол хүнсний үйлдвэр ч юм уу гэдэг айгүй сонирхолтой төслүүдийн нэгдэл. Тэрийг бүгдээрнгийнх нь одоо гүйцэтгэх захирал хийдэг. Над бол мэрэгчлэр баригдах би хүсрөөсөө байдгүй. Ийм мэрэгчлээ ингэдэг тэгдэг хэсэлүүтэйгээр юунд дуртай, тэр дур сонирхлыг ямар ажиллаар, ямар секторыг хийх юм гэдэг нь шал өөр. Тэр үднээсээ ч гэсэн 2015 онд Томж Академиг нээж байгаа зорилго нь айгүй энгийн байсан. Тэр нь юу гэхээр өөрийнхөө мэддэг чаддгаараа өндөр потенциалтай хүүхдүүдэд туслая. Тэднийг дэлхийн топ их сургууль руу очиж хүссэн амьдралаар нь чиглүүлье гэж. Ерөнхийдөө сүүлийн 5 жил бол 800-аад гаруй хүүхдүүдтэй ажилласан. Нийтдээ нэг 35 сая $ам тэтгэлэг Монгол залуучуудад авахт нь хувь нэмрээ оруулсан. Гэхдээ дийлэнх ажлыг нь бол манай хүүхдүүд өөрсдөө хийдэг. Тэгээ хүсэл мөрөөдөлтөй, хөдөлмөрч, зүтгэлтэй залуучууд хүүхдүүд өөрсдөө зүтгэдэг. Ямар ч хүнийг өстэй таарууд руу оруулдаг. Хүн өөрөө өстөж таарууд руу явдаг. Гэхдээ яаж өсдөх үү? Тэгээ хизээ хэр хэмжээгээр өсдөх үү гэдэг чиглүүлэг зөвлөмж Томж Академи маань бол жишээлбэл хийдгээ гэсэн. Боловсролын салбарт хүмүүс орохоор ингэдэг. Боловсролын тогтолцоог шинжилье. Тэ боловсролыг сайжруулъя ч юм уу, тэ эсвэл гүүр мүүр болоё ч юм. Бид нэрөөсөө тийм зорилготой биш. Яг тэгэхээр гүүр болоё, боловсролын тогтолцоог шинжилье гэчихээрээ буруу юм дээр фокус өгöd байна. Энэ салбар руу орж байгаа ганц зорилго байгаа. Ухсаар байгаа эцсийн дүндээ хамгийн чухал зүйл бол хүн. Тэ? Хүн нь өөрөө хөгжсөн, хүн нь өөрөө ад жаргалтай, зорилготой, хүчрхэгдсэн байвал тэ тэр санхүүг нь босгоно, тэ тэр улс орныг нь хөгжүүлнэ, тэр гэр бүлийг нь инээд хөөрөөр дүүргэнэ. Хүн гэдэг аягүй чухал. Хүчрхэгжүүлэхийн тулд бид нэр технологи заавал хэрэглэх хэрэгтэй. Технологи бол маш том хөшүүрэг. Тийм ч учраас бид нэр Томжин Digital, Tiny, Elf-Arts, DAS гээд маш олон технологийн төслүүдийг сүүлийн 2 жил бойжуулаад босгоод одоо зарим нь тун удахгүй одоо олон нийтэд хүрнэ. Боловсрол гэдэг чинь өөрөө юу юм бэ гэхээр зан аваар өөрчлөлдөг. Суралцсан гэдэг чинь сонсоод хангалттай биш те. Эрүүл хооллохыг мэддэг мөртлөө эрүүл хоолдог бол чинь суралцаагүй гэсэн үг, мэддэг гэсэн үг. Тэр мэдлэг гэдэг зүйл чинь өөрөө чадвар болохгүй бол боловсрол биш юм байна гэдэг одоо бид нар үзэж байгаа. 2016 онд Улаанбаатар пассвортыг нээсэн шалтгаан бас айгүй энгийн. Монгол соёлыгоо гадаад соёлтой нийлүүлэн шинчилж тэ үлдээе, түгээе. Улаанбаатар хотоороо хүмүүсүүдийг аялуулъя. Тэр нь цаашлаад жишээлбэл яагаад маркетингийн эйженси болсон, медиа руу орсон гэхээр бас айгүй энгийн. Хүн жишээлбэл өөрийнхөө түүхийг тэ илэрхийлэх ёстой, хуваалцах ёстой, тэ. Монгол хүмүүс ихэнх юм хийхээрээ дандаа гадаадыг дүрээгээ оруулаад ирдэг. Эсвэл гадаад руу гарахаараа Монголоо устгацдаг. Гэтэ Монгол хүний онцлог хаана орж ийнэ гэхээр уг нь бол Монгол суурьтайгаараа гадаад туршлагуудыг нийлүүлвэл тэр чинь инновац гарч ирж байна гэж үзэж байгаа. Дэлхийд дээр хүн төрөлхтний зан авирыг өөрчилж байгаа салбарууд юу юм бэ? Медиа байна, тоглоом байна, хоол хүнс байна. Энийг сургууль хөтөлбөр технологи гэдэг хөрсөн дээр нийлүүлж чадвал манай хоссон Elf-Verse гэж ертөнц бүтэж байгаа юм байна. Бид нар Tiny Games дээр 1-р ангиас нь 12-р анги хүртэл жишээлбэл тоглоом боловсруулж байна. Хүүхд тоглонгоо 100 хүртэл тоолж чаддаг болох уу? Болно тий. Та нар ингээ хараад үзвэл тоглоом тоглолдог одоо ингээл PC тоглоом, бузар, муухай гэдэг. Гэхдээ тоглоом тоглож байгаа хүмүүсүүдийг тоглоомын талаар асуухаар аим шиг мэдлэг цуглуулсан байдаг. Чадвар цуглуулсан байдаг тий. Зүгээр л нэг энгийн Dota гэдэг тоглоом тоглохын тулд бүр асар их
Тэ хим, биолог, тэ сансар окторгуу, түүх гэл айгүй олон юм холбогдсон мэдлэгтэй хүмүүсүүд байдаг. Тэрийг яагаад бид нэр боловсрол гэдэг байгаа энэ тэ traditional ухтуунд ашиглаж болдгүй юм бэ гэдэг зүйл. Одоо орчин үед айгүй их metaverse гэж ярьж байна тэ Facebook, metaverse, digital ертөнц. Metaverse руу манай хүмүүс аль хэзээ орцсон. Digital ертөнцид өөрсдөө бүтээгээд тоглоом тоглоод тэ YouTube дээр нь өөрсдөө датаг өгөөд энэ ертөнцид ингээд одоо сэлээд амьдраад эхэлсэн. Ганц харамсалтай юм юу гэхээр дандаа дижитал аватараа сайжруулад байдаг. Facebook дээр олон найзтай мөртлөө бодит амьдрал дээр олон найзтай болж чадж гэнэ үү? Тоглоом дээрээ хөгжүүлж байгаа дүр чинь бодит амьдрал дээр үр өгөөж өгч гэнэ үү гэдэг асуулт байна. Үхгүй байна гэж үзэж байгаа. Бид нар энийг эсрэгээр нь хэрэглэдэг. Эргээр өөрчлөх буюу хуучны ойлголтоор боловсрол гэдэг юмд чинь ашиглаж болохгүй мүү гингууд бид нэр болно гэж хариулж байгаа. Нөгөө талаас бид нэр Elf Hearts, Tiny, Томоочин Digital гэдэг технологийн компаниудаараа хүний нөөц хүн амьдралынхаа бараг 70-80%-ийг нь ажил хийж өнгөрөөдөг. Ажил дээрээ аж аргалгүй бол амьдрал өөрөө утгагүй. Тэгэхээр ажил дээрээ хүн аж аргалыг яаж авдаг вэ гэхээр өндөр цалинаар биш. Яг үндэ үнэлэмжээр тий хамт олонтой байгаагаараа хамт олноор үнэлэмж байгаа гэдэг энэ хоёр зүйл хүнийг аягүй хөтжиж байгаа. Боловсролыг хуучинсаг ойлголтоор нь ойлгуул хэрэггүй юм шиг салбарууд. Гэхдээ хүн гэдэг амьтныг гад жаргалтай хүчрэг амьдруулъя гэвэл зайлшгүй хэрэгтэй салбарууд руу бүгдийн зэрэг ороод бид нар ерөнхийдөө сүүлийн 6 жил хөрсөө тавьсан байна гэж харж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч HiPay төлбөрийн цогц шийдэл